За мэдээж мөн бодолтоосоо бас харж болно. За манай мэдээж хуваараа тэгтээ тэнцвүүлэхээр одоо тодорхойлогдох мөн чинь тэгтээ тэнцэж болохгүй буюу тодорхойлогдох мөн чинь x нь 3-2-той тэнцэхгүй, x нь хасах 3-2-той тэнцэж болохгүй гэсэн одоо энэ тодорхойлогдох мөн чинь бол гарч байгаа. За тэгэхээр хасах хязгаараас хасах 3-2 болон 3-2-оос хязгааргүй гэсэн юм тодорхойлогдох мөн чинь бол гарч ирж байгаа. За мөн хэвтээ болон босоо тэнхлэгийг одоо шүргэх цэгийг олохын тулд бол за энэ дээр болохоор y-гээ тэгтээ тэнцвүүлсэн чи x язгуур дээр 2 болон хасах язгуур дээр 2 гэсэн ийм хоёр цэгээр бол одоо хэвтээ тэнхлэгийг шүргэх нь байна. Буюу x тэнхлэгийг бол шүргэнэ. За босоо тэнхлэгийг болохоор x-ийн хооронд хийг тавьж үзсэн чинь язгуур дээр хасах 4 гэсэн одоо ийм огтлох цэг одоо байхгүй гэж одоо гарч ирж байна. За дараагийнх нь тэгш пункт мөн сонгоо пункт гэдгийг олохын тулд x-ийн хооронд хасах x-ийг тавьсан чинь за fx нь бол fx-тэйгээ буюу анхны пункттайгаа адилхан тул тэгш пункт буюу одоо тэгш пунктын чанар маань y-ийг тэнхлэхийн дагуу тэгш юмтэй гэж үзэж байгаа. За дараагийнх нь нэгдүгээр эренбий уламжлалаа олоод за нэгдүгээр эренбий уламжлалыг олсон чинь тгээс их гээд авч үзэхээр x нь хасах 3-2-оос бага. За тгээс бага гэж авч үзэхээр x нь 3-2-оос их гэсэн одоо юм өсөх буурах завсраа болцсон байна. За f-ийн 2 дахь эренбий уламжлалаа олсон чинь за уламжлалаа олоод энэ дээр f-ийн уламжлалаа тэгтээ тэнцвүүлэхээр x тэнцвүүтэй гэсэн сэжигтэй цэг нь гарсан. Сэжигтэй цэг маань одоо нэг хасах хязгааргүйс хасах 3-2 болон 3-2-оос нэм хязгааргүй гэсэн одоо манай тодорхойлсон завсарт маань оршихгүй байгаа учраас энэ сэжигтэй цэг бол оршин байхгүй гэж үзэж байна. За f-ийн 2 дахь эренбий уламжлалаа олоод тэгтээ тэнцвүүлсэн чинь ийм нугралтын зүгүүд гарч ирж байна. За тгээс их гэж үзэхэд x нь 3-2-оос бага хасах 3-2-оос бага 3-2-оос их гэсэн одоо юм хотгор гүдгэр гэдгийг нь одоо энд болохоор хотгор гүдгэрийг нь тогтоосон байна. За өөрөөр хэлбэл энэ болохоор хотгор байх ёстой шүү. За босоо асимптод болон хэвтээ налуу асимптодыг олж байна. За босоо асимптод нь болохоор за хуваараа тэгтээ тэнцвүүлэхээр ингэж гарч байна. За хэвтээ асимптод нь болохоор fx-с x бол битэж тэг учраас хэвтээ асимптод бол оршин байхгүй. За налуу асимптод нь fx-ийг бодвол x нь 1-3 учраас y тэнцвэр 3-1 x гэсэн одоо налуу асимптод буюу шулуун гарч ирж байна. За эдгээр чанараасаа авч үзэх юм бол за язгуур дор 2 болон хасах язгуур дор 2 гэсэн юм цэгүүдийг бол арина манай шулуун. За мөн энэ хасах 2-3 болон 2-3 гэсэн одоо завсарт бол энэ хоёр цэгийг бол арай шүрхэхгүй. Гэхдээ ийшээ бол нэм хязгааргүй рүү тэмүүлнэ. Эндээс бол ингэж гарч ирж байна. За мөн энэ хоёр маань хоёулаа хотгор буюу хотгор гэж бол гарч ирнэ. За тэгээд мэдээж одоо бүх олсон юмнуудаас тавилт зурх юм бол нэг иймэрхүү манай пункт маань ингэж гарч ирэх юм байна. Гэдгийг харж байна. Харж болж байна.